Энд орж ирээгүй бараг 10 хэдэн жил болсон байх шүү. Би энд сургуульд хийдэг байсан. Яг энэ хэсэгт. Энд би дэрсэн малгайгаар сургуульд хийдэг байсан. Миний одоогийн үзүүлдэг торгон давуутай үзүүлбэрийн суурийг бол энд тавьсан. Багада энд суран олсоор өөрийн хүч чадлаа дадлагжуулж байсан. Энд яг анхны жинхэнэ үзэгчтэй тоглолтоо хийсэн. Яг энэ тайзан дээр, яг энд тоглож байсан юм. Анх тэр үед энэ тайз маш том юм шиг санагддаг байсан. Хажуугийн төмөр хаалгач гэсэн амар том санагдаж байсан. Одоо ингээд орж ирээ харсан чинь жижигхэн байна. Жижигхэн байна шүү. Дуусчлаа. Ямар ч байсан дууслаа. Жүжигчдэд маань хөшигний ард байхад энэ мэт үзэгчдийн алга ташлтыг сонсох нь үнэхээр сэтгэл ханамжийг төрүүлдэг. Удаа уулзсангүй шүү. Онгоцны буудлаас ирв үү? Дөнгөж ирлээ. За. Чиний анх тоглодог байсан үзүүлбэрийг харуулъя л да. Энэ үнийг та нар таньж байна уу? Намайг танихгүй байх шиг байна. За би та нар танилцуулъя. Маа дарга бид нар бүгд нэг ангийнхан. Фуянг акробатын сургуулийн анхны сурагчид. Анхны дэрсэн малгайгаар хичээсэн хүн чинь энэ байхгүй юу? Манай улсын акробатын од болсон хүн дээ. Нэг нэгнээсээ суралцъя. За та нар бүгд сургуультай үргэлжлүүл. Малгайгаа ингэж болохгүй, ингэж бас болохгүй. Тэгшхэн яг ийм хэмжээнд л байх ёстой. Миний царайг та нар тод харж чадчихэв үү? Үзэгчд бол үзүүлбэр үзүүлж байгаа жүжигчин чамайг л харна. Өнөөгийн манай акробатын урлагийнхны үзэгчдэд хүргэхээр зорж буй зүйл бол цогц урлагийн илэрхийлэх хүч бөгөөд манай акробатын урлаг харьцангуй дутмаг байгаа ч энийг хөгжүүлээд дэмжих хэрэгтэй. Энэ шон бол чиний биеийн нэг хэсэг. Шон бол чи. Чи бол шон гэсэн үг. Энэ бол ерөөсөө л дээшээ гэсэн үг. Зарим хүмүүс ингэж хэлдэг юм. Хүч нь дутаад байна гэсэн үг. Болгоомжтой. Танаа энэ Ван багш чинь 33 наснаасаа эхлээд шонд авирсан. Одоо бол улсдаа тэргүүн байранд явж байгаа шүү. Тиймээс та нарын зам бол урт байгаа шүү. Хичээгээр яах вэ нэрэ?
Энэ төмөр хаалганаас жирэхдэг байлаа шүү. Яг энэ дуунаас нь. Багш ажлаа тараад үүдээ хаана бид нар доторх тайзан дээр эсвэл дотор байрандаа идэж уугаад л тэндээ хүртэл бие засна бүгд энэ дотроо. За тэгээд л өглөө багш ажилдаа ирээд бүүн гэдэл хаалга онгооход бидний зовлон төдөр эхэлж байгаа юм да. Баярлаж хөөрөх дуу бол бараг гарахгүй. Эндээс хамгийн их гардаг чимээ юу вэ гэвэл нэг нь багшийн орилох дуу, нөгөөх нь сурагчид бидний уйлах дуу. Уйлаад л бетон шалан дээр бид нар өнхөрдөг байсан. Бид нарыг толгоогоор тулж зогсоход зориулаад хэдэн урт сандал байдаг байсан юм. Буухта тэр хിവэрээ үсэрч бууна. Заримдаа гарны хүч хүрэхгүй болвол тан хийтэл газар унана. Хивс гэж байхгүй шууд л бетон шалан дээр унана. Жирийн л 8-9 настай хүүхдүүд аав ээжээсээ салаад удаа дэрвэл гэрээ санана. Оройгоор нойлын өрөөрөө дотуур байр руу очиод сонсвол дандаа л уйлах дуу гарна. Сургуульд хийх ачаалал бол маш их, бүр хит их ачаалалтай. Тэр үеийн хоол унд бас шим тэжээлтэй байж чадахгүй. Нэг өглөө нүрээ угаагаад үсээ норгоод илтэл үс бараг атгаараа унаад зөндөө унсан шүү. Би гэртээ хараад уйлаад аава ээжээ би акробатаар хичээллэхэ боллоо гэд хэлсэн чинь аава чи энийг сурахгүй бол цаашдаа юу хийж чадах юм бэ? Чи ер нь дараа нь юу хийх үү гэсэн юм. Тэр үед бас нэлээд хаалттай сэтгэхүйтэй байсан юм а. Одоогийн энэ том хотоос бусад жижиг хотуудад бүр илүүтэй байсан. Тэр ядуу байсан цаг хугацааг туулахад үнэхээр сэтгэл өвдөж байсан. Тэр нэг энэ сургуульд нь би оруулах дургүй байсан юм. Хүүгээ очиад зоохоос айж байсан. Гэртнийг харж ирэх болгонд нь ээжигээ уучлаарай гэдэг байлаа. Хафу хизээч идэх юмгүй. Бас өмсөх хувцсгүй гэж гэрээхэндээ хэлж байгаагүй юм. Багш нь чамайг цотож байна уу гэж хэлэхээр цотоогүй л гэдэг байлаа. Үннийг хэлэхэд тэр зөндөө цодуулсан. Сүүл том болоод хөргөж өгөх үед бүр уйлхаа байлчихсан. Тэндээ очичход орох дургу зогсоод байдаг болчихсон л доо. Би тэрний хүнд хүчрийг туулаад гарчхаа. Чи өөрийнхөө чадлаар хэр хүртэл тийсэн тэр хүртлээ яв. Амжилт олсны дараа мөнгө олоод жаргая шүү дээ. Чи гэрийнхээ нөхцөлийг хардаа. Эдэж ч хүрэхгүй үрийгээ зарах мөнгөгүй чи мэдэж байгаа шүү дээ гэдэг байлаа. Тухайн үед нэг өдөр ажиллаад 1 юан гарна л олдог байсан юм. Сургуулийн төлбөр 15,000 юан хавцаа байж үлээ. Тэгэд би бүх зүйлээ зараад тэрнийг аль сургуульд оруулахыг л хүсч байлаа. Би хүүгийнхээ ээжтэй хамт сургуульд нь очиод хүүг харахтаа сэтгэл минь их өвдсөн юм. Бид мөнгөгүй байсан болохоор түүндээ 2 удаа гом авчхад ээж нь ирлээ. Гэхдээ хүүдээ гоём авч ирч чадсангүй гэхэд тэр хэрэггүй би тэгж ховтголохгүй гэсэн юм. Айлын хүүхдүүд хайрцагаар нь гоймон идэж уух юмтай байдаг байл. Тэр үед би бас болий гэсэн чи нэгэнт төлбөрийг өгч гсэн болохоор хэцүү байсан юм.
Би тэрнтэй ярилцаад миний хөө үнэхээр хэцүү байвал болох юм уу гэхэд хоо би өдөрт нэг балга ус уусан ч заавал акробат сурнаа гэж хэлсэн юм. 1997 онд би Хинан мужийн хүүхдийн акробатын тэмцээнд оролцож алтан медаль болон инновацийн шагнал хүртэж байлаа. 1997 оны үеэр манай ангийн зарим нь Америкийн Диснейлэндд очиж нэг жил тоглосон. Тухайн үед үнэхээр бахархаад атаархаж байсан шүү. Нэг жилийн дараа би бас гадагшаа явхаар бэлдэж эхэлсэн. Бөөх тэнгэр минь дэлхийн өнцөг улам бүрээс жуулчид ирж бидний хувинтай цагиргатай үзүүлбэрийг үзэхээр ирнэ. 7 хоног бүр нэг удаа багш биднийг супермаркетад дагуулж аваачаад хүн болгонд $5 өгнө. Тэрүүгээрээ шоколад, зайрмаг гэдэл зөндөө юм авч идээд үнэхээр жаргалтай байж үлээ. Би акробат үзүүлээд анхныхаа том цалинг тэнд авч байлаа. Тухайн үед Америкт тэр мөнгөө юан болгоул 10,000 юантай тэнцэж байлаа. Гэртээ маш их баяртай ирээд ээжээ би мөнгөтэй болсон гэхэд би тэр Америк мөнгийг мэдэхгүй болохоор наадах чи мөнгө бишээ гэхэд энэ мөнгөө жинхэнэ мөнгө гэдэл би тоглолтоо үзүүлж дуусаад бууж ирэхээр энэ тэндээс хүмүүс мөнгө өгөө тэрвэрдэг. Би зөндөө их юм авч чадна гэдэг байсан. Би 1994 онд сургуульд ороод 2004 онд сургуулаа төгссөн. Сургуулаа төгсөөд Шанхайд ажиллах эсвэл Пуянг руу буцах сонголт байсан. Би өөрийгөө Шанхайд л байна гэж бодсон. Шанхайгч надад тохиромжтой гэж бодож байсан. Тавган дээрх хоолыг хэн мэдэх вэ? Ширхэх бүр нь үн цэнтэй. Та хоёр шүлэг уншиж байна уу? Тэр сэритэй уншиж байна. Омордын салхи хүлээхэд хуншиг цас хаялна. Би үүнийг хараахан сураагүй байна. Юу? Тэр нь юу юм? Бие дандаа штэ. Бие дандаа зүйн биш юм уу? Чи таада аль нь аав нь байна? Хардаа. Бүгдээрээ л хүүх хувцастай байж Тийм ээ. штэ. Би таахгүй юм байна. Энэ аав нь. Тайландд тоглолтоор очих үед Шанхай акробатын хамтлаг. Нийтийн тоглолт. Тийм ээ. Энэ нь Японд. Энэ Гуанчжоуд улсын тэмцээнд оролцсон. Бид нар тэнд алтан медаль авсан. Тийм үү? Энэ үзүүлбэр нь тэргүүн байр авсан. Ван Хуафу шууд 10 кг турсан. 50 бишээ. 81 кг-аас 10 кг хас хэдэв. 5 дээр 5-ыг нэмдээ. 76. 5 дээр 5-ыг нэмэхэр хэдэв. 5 дээр 5-ыг нэмээд 10. 5 дээр 5-ыг нэмээд 10. Тэгээд 81-ээс 10-ыг хас хэдэв. Хэд болох вүлээ? 71. Мондөг. Би 5 настайд нэг ч үсэг мэддэггүй байсан бол одоо хүүмэн 60 шахам тан улсын шүлэг уншиж англиар ярьдаг болсон байна. Гэхдээ тэр хэдийгээр сайхан орчинд өссөн ч гэсэн тэрний уг гарал нь хаанаас гэдгийг мэдүүлэх нь илүү чухал. Тиймээс цаг гарах юм бол би хүүгээ төрсөн нутагтаа аваачдаг. Дор хаяж аав чинь хаана өссөн, уг нутагч нь хаана байдаг. Хятадд байгаа тариачид одоо юу хийж байна вэ гэх мэтийг мэдэх хэрэгтэй. Миний нуруу жаахан муу байгаамаа. Аргагүй л дээ, урт цагаар суухаар бүх бие өвдөд акробатчид бүгд л ийм байгаа л да. Өвөө эмээтэйгээ уулзахаар аятайхан юм яриараа заа юу. За ойлголоо. Тэгвэл юу гэж хэлдэг вүлээ? Өвөө эмээ, та нар минь өгдөлжээ. Тэгээд Эмээ та яагаад дандаа уйлаад байдгийм бэ? яагаад? Би дандаа л ийм л юм ярьдаг штэ. Тийм биз Тийм дээ. ээ, тэгж яриараа. Болж байна. Гэртээ харих замдаа би үргэлж их бодлогоширдаг. Би энэ нутагт ирэх болгондоо л өвөөгөө санддаг. Өвөө маань
2001 онд өвөд болсон. Өвөө маань намайг маш их хайрладаг нэгэн байсан. Энэ миний өвөөгийн цорын ганц байгаа зураг. 2001 онд би АПЕК-ийн удирдагчдын дээд хэмжээний хурлын тоглолтод оролцсон. Тэр үед 21 орны тэргүүнүүд ирсэн байлаа. Аав ээж надад өвөө чинь ханаа түрээд бие нь муу байна. Чи эргэж ирээд уулзаж чадах уу гэсэн. Ер нь тэр үед өвөөгийн бие маш хүнд байсан л та. Тэрний ажил төрөлд нь нөлөөлчихөөс хайгаад тэгээд нууцалчихсан юм. Өвөө утас авангуудаа л уйлаад байсан. Би өвөөг битгий уйлаа ханаа төрсөн бол 2 хоног сайхан амарчвал зүгээр гэсэн. Тэгсэн чинь өвөө чамайг санаад байна гэхээр нь та намайг одоо саналаа гэд аргагүй. Би очиж чадхааргүй байна. Та сайхан хэд хоног амарчвал сайн болчихно гэсэн. Тэгээд би та ямар ядаргаатай юм бэ? Хэцүү юм аа. Тантай яриахаа боллоо. Битгий уйлаад бай гэсэн чи өвөө уйлаад л байсан. 2001 оны амралтаар би хараад өвөө хаана байна гэхэд Миний хүү өвөө нь өнгөрсөн гэх үед тэр сөхөрч унаад өвөөгийнхөө зургийг тэрврээд их хуйлсан. Энэ бол үнэхээр миний хамгийн их харамсдаг зүйл. Хэрвээ энэ харамслыг арилгаж өгөө гэвэл би олон зүйлээ өгөхөд бэлэн. Сансан шүү. Тэврээ. Алив. Тэврээ. Та болгоомжтой. Хөлөө хардаа. Алив имэн харъя. Ямар том болов вэ? Би өвөө чи шүү дээ. Мэднэ үсттэй. Мэднэ. Өвөн тэрврээд явъя болох уу? Хүнд шүү хүнд. Та над нурууга гимтээч вэ? Ийм хүнд болж гисэн юм уу? Энэ бүгдээрээ чинийх. Өвөө чи бүгдийн чамд бэлдсэн. Өвөөгөө хаана сансан? Толгоондоо юу эсвэл зүрхэндээ юу? Зүрхэндээ. Эндээ юу? Эндээ өвөөгөө сансан юм уу? Өвөө нь сансан шүү. Өндөр болжжээ. Бас жаахан бишүүрхэд байна. Арай дасаагүй байгаа шиг байна. Яв ээ. Аав нь чамд багада амьдарч байсан газраа харуулъя. Энэ бол эмээгийнх нь төрж өссөн байшин нь. Орж үзэх үү? Орж үзнэ. Орж чадах юм уу? Чадна. За орж үзье. Оръё. Битгий аяагаарай. Энэ орыг харж гин үү? Харж байна. Чи дээр нь унтаж болох билүү? Үгүй. Аав нь эмээ нь бүгд жаахан байхдаа дээр нь унтдаг байсан байхгүй юу? Ойлгосноо? Ойлголоо. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэгэхээр дээр нь унтаж болно гэсэн үг. Тэгэхээр манай гэрийн олон зүйлс тийм ч амархан биш байхгүй юу? Ойлгосноо? Энэ байшин олон жил болсон. Хэдэн 10 жил болсон шүү. Тийштэй. Хэдэн 10 жил болсон ч нураахгүй юу? За тэгвэл чи ганцаараа үлдээ аав нь төрүүлээ явлаа. Үгүй шүү. Нааширта. Аав нь чамд юм хэлье. Аавынхаа нүд рүү хардаа. Эргээд ирэх болгондоо
сайхан цаг үедээ хөл нийлүүлэн алхаж байсныг их азтай гэж боддог. Миний хүү аавынхаа хэлхийг анхааралтай сонсоор ойлгосон уу? Ойлголоо. Миний хүү одоогийн дассан амьдралаа ямар ховор байдгийг ойлгоход хитрхи балчир байна. Чи одоогийнхаа амьдралаа маш их нандинж яваарай заа юу? За ойлголоо. Яагаад их ёстой вүлээ? Мэдхгүй. Би тэрийг явандаа ойлгоно гэдэгт найдаж байна. Амархан биш гэдгийг ойлгож байна уу? Ойлгож байна. Тийм ээ. Чи үнэхээр ойлгосон юм уу? Ойлголоо. Яг ойлгосон биз? Тийм ээ. Яг ойлгосон. Чи юу ойлгосон бэ? Хайрлаж хамгаалахыг ойлгосон. Хайрлаж хамгаалахыг уу? Тийм. Ойлгосон бол болоо доо. Сайн байна. Өвөө нь энэ гагнуурыг л хийж аавын сургуульд явуулдаг байсан юм шүү дээ. Гагнуур хийнэ гэдэг чинь хэцүү шүү. Нүд мууд нь бас хувцс төлөгдөн. Маа энийг идээрэ. Аливаа мангаагаарай. Мундаг юм. Хоёлаа ялчихсан уу? Хөөх. Тийм ээ ялсан. Дараа жил нэлээд ачаалттай байх баха. Бас аялын тоглолтод шинээр үзүүлбэр гаргана. Гэртээ юунд санаа зовх вэ? Ажиллаа л сайн хий. Таны биел сайн байвал болох нь тэрдээ. Тийм шүү, тийм. Дэмэ. Эртэд ходоод жаахан эвг үргэснээс хойш ээж чи намайг эмнэлэгт очиж шинжилүүлэл гээд байгаа. Өвөөгийн явдал намайг дахин амьдралаа эргэцүүлэн бодоход хүргэсэн. Тиймээс би ажил дээр хичнээн завгүй байсан ч аав ээжтэйгээ илүү их цагийг өнгөрөөж тэдэнтэйгээ илүү их уулзахыг хичээдэг. Зэдүг аваад ингээд. Алё, наад чи ингээд зогсоо. Биш. Энд. Алё, харда энд ингээд. Ингээд. Хүүгийн ажил хийж байгаа зургийг ээж рүү нь явуулаарай. Сайн байна. Бие сайн бодорой. Би зүгээрээ. Ээж битэр нь маш сайн байгаа. Бие бодоорой. За, Ажил гэд яваад байв. За. Би явлаа шүү. Би яваарай. зүгээр. Баяртай. Би яваарай миний хүү. Баяртай эмээ. Баяр та. Баяртай. Эмээгээ сануул дахиад ирээрээ. Ирээд яг буцах гэхээр сэтгэл бүр үүмрээд байдаг юм аа. Зүгээр үү? Чиний эн чин суул өгдлөө хугарсан юм уу? Нодон жил. Чи өмнө нь унж байсан уу? Миний бие өмнөх шиг сайн биш болжээ. Нурууны бүх хэлбэр ерөнхийдөө өөрчлөгдсөн болохоор заавал эмчлэх хэрэгтэй. Үгүй бол таны карьер эрт дуусч магадгүй. Зөвхөн эхнэр минь л энэ тухай мэднэ. Аав ээжийг санаа зовчихно гэд хэлээгүй юм аа.
акробатыг 1994 оноос одоо хүртэл 26 жил хийж байна. Миний насны олон ч найзууд маань аль эрт тайзнаасаа буусан. Үнэндээ миний биед их гэмтэл байгаа. Гэхдээ би энэ булганыг тэсээд дахиад хичээнэ л гэж бодож байна. Нэг хэсэг тэр ганц 2 жил болоод тайзнаасаа буух санаатай эргэлзэж өнгөрүүлсэн. Би бас тэрнийг ажлаа өөрчлөөд эсвэл багш болчихоосоо ийм завгүй байснаас гэртээ их цаг өнгөрөөгөөсэй гэж хүссэн. Ээж хүртэл миний тархийг угаахан шиг байна. Тэр энэ дуртай болохоор тэрнийг хийлгэхээс өөр арга байхгүй. Энэ 2 жил би бас бодсон л доо. Тэрний үзүүлбэрээ хийх хугацаа ер нь удахгүй дуусах бах. Тэгэхээр тэрнийг энэ цагаа сайхан өнгөрүүлж харамсах зүйл үлдээхгүй байхыг л хүсэж байна. Миний жүжигчний карьер энд дууссан юм шиг санагдаж байна. Дууслаа, алга боллоо. Би тэтгэвртэй гараад арын игнэнд суун гэсэн үг. Харин өнгөрсөн жил Шанхайн тулаан хэмээх жүжигт бэлтгэж эхэлсний дараа дахин акробатаар хичээллэж ахиад л бага ангийн сурагч болсон юм шиг санагдсан. Шанхайн тулааны ширүүн тулааны талбарт ороход би гинтэл эзэмдүүлсэн мэт болж дүрийг маш мэдрэмжтэйгээр бүтээсэн. Одоогийн акробат бол тайзан дээрх цогц урлагийн биелэл байх ёстой гэж би боддог. Чи үнэхээр үзэгчдэд жинхэнэ таашаал авчирч тэрний зүрх сэтгэлд зарим нэг мэдрэмжийг үлдээж чадвал энэ нь акробатчин бидний хийх зүйл юм. Сайхан юм аа, нэг нэгээрээ. Тэр нэг нь одоо нийслээ. Чи үзтээ энэ том газрыг. Эхлээ зам дээрээ гараад хурдан аваад л хөөрнө. Өвөө! Бандгар л байна. Яста хөөрхөн гэдэг нь. Аав ээжийнхээ насан дээр би дахиад л Шанхайд бие биенээсээ хол 2 өөр газар байна. Магадгүй би аав ээжтэйгээ уулзах болгондоо тэдэнтэй уулзах том нь багасж байгаа мэт. Өвөөгийнхтэй адилхан харамсах зүйл ахиж хиймээргүй байна. Би үнэхээр тэсэхгүй. Дийлэхгүй. Би одоо 36 настай. Учир нь нас ахих тусам бидний биеийн үйл ажиллагаа бага зэрэг мууддаг. Насаараа жүжигчин байж чадах боломжтой бол насаараа л жүжигчин байх гэсэн. Би ч гэсэн цэвэр акробатын үзүүлбэрийн томоохон уран бүтээлч болохыг хүсдэг. Би ийм төвшөнд хардаг. Энэ л миний
хүсэл зориг. Шанхайн тулалдаан жүжиг миний өнөөдрийн амьдралыг үнэхээр хэцүүгээр олж авсан гэдгийг мэдрүүлсэн. Би одоо маш их баяртай байна. Аав ээж маань ч эрүүл сарвал, эхнэр хүүхэд маань ч сайн. Би бас ажилдаа бүрэн анхаарлаа хандуулж чадаж байна. Энэ л жинхэнэ аз жаргал. Энийг л аз жаргалтай амьдрал гэж хэлнэ. Би нэлээд залуудаа Бааван Бэйжи хэмээх киног үзэж байсан юм. Энэ бол үнэхээр юр булсын кино байсан. Бээжингийн дуурийн залуу жүжигчдийн сургуульд маш хэцүү. Хайр халамжч хүртдэггүй, маш зүдрүү байсан. Иймд би Шанхайн энэхүү алдартай акробатын тухай сонсоод энэ эрхмийн ийм амьдрал маш сонирхолтой юм шиг санагдсан юм л да. Хамгийн ядуу зүдүү байдлаас эхлээд тайзны од болж дэлхийн хэмжээний акробатчин болох нь бүгд авьяас чадвар хичээл зүтгэлийн ач юм. Миний бодлоор энэ л аз жаргалтай түүх гэж бодож байна. Энэ эмээгийнхэн төрж өссөн байшин нь. Тэгэхээр манай гэрийн олон зүйлс тийм ч амархан биш. Энэ байшин хэдэн 10 жил болсон. Тийм ээ. Тэр аав шиг хөдөөний тариачин болох байсан. Гэвч тэр одоо сайхан машин унаж, сайхан байранд амьдарч, аз жаргалтай гэр бүлтэй болсон. Тэгэд хүүн сайн боловсрал эзэмшиж их сургуульд элсэн орно. Тэд ч мөн хятадын дундаж давхаргын иргэн болно. Мөн энэ түүх Хятадын бүх акробатийнхны тухай. Бид бүгдээрээ мэднэ. Хятадын акробатчид дэлхийн хамгийн шилдэг. Тийм гэдгийг ч хүлээн зөвшөөрдөг. Олон ядуу хүүхдүүдийн хувьд энэ бол ядуурлаас гарах гарц юм. Миний бодлоор бид ийм л түүхийг өгүүлэх ёстой.